сайн бацгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг зэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань 2019 онд болсон төлөвлөгөөтэй хүн барьцаалан хулгайсан хэргийг ярихад бэлэн боллоо. Ингээд шууд хэрэгтээ орцгоё. Хэрэгт 4 хүн шүүгдэгчээр татагдсан байдаг. Шүүгдэгчээр татагдсан 4 хүний хувийн мэдээллээс та бүхэнд хүргэе. Шүүгдэгчд Оржин 1964 онд хөдөө орон нутагт төрсөн дээд боловсралтай, эрх зүйч мэргэжилтэй. Өмнө нь ял шийтгэгдэж байгаагүй. Шүүгдэгч Тэлмүн нь 2000 онд хөдөө орон нутагт төрсөн тусгай дунд боловсралтай цахилгаанчин мэргэжилтэй. Тэрээр өмнө нь 2018 онд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан хэрэгт холбогдож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийдэгдэж байсан байна. Шүүгдэгч эдрээ нь 2000 онд хөдөө орон нутагт төрсөн бүрэн дунд боловсралтай кофшин жолооч мэргэжилтэй. Урд нь ял шийтгэл эдэлж байгаагүй юм байна. Шүүгдэгч төгсөө нь 2002 онд хөдөө орон нутагт төрсөн хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан бүрэн дунд боловсралтай хэмээн бичсэн байна. Холбогдсон хэргийн талаар дурдахад иргэн самбууг автомашинтайгаа хөдөө орон нутагт зорчиж явах үед нь утга тулган дээрэмдэж тээврийн хэрэгслийг нь авч яван айлган сүрдүүлэн зодсон бөгөөд улмаар банкны картын нууц кодыг нь хүчээр хэлүүлж данснаас нь 5 сая төгрөгийг мөн бидэнд байсан 630 мянган төгрөгийн хамт дээрэмдсэн хэрэгт тус холбогдсон байна. Иргэн самбуу нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 57 минутын үед 3 замын уулзраар зүүн гар талдаа эргээд 10 м явж байтал самбуугийн тээврийн хэрэгслийг ард талаас нь нэгэн тээврийн хэрэгсэл мөргөх шиг болохоор нь самбуу зогсоод тээврийн хэрэгслээсээ буугаад иртэл цайвар саарлангийн тээврийн хэрэгсэл байсааж мөргсөн тээврийн хэрэгслээс хар өнгийн балгаатай цамцтай залуу буугаад ирэхээр нь самбуу тухайн хүнд одоо нэгэнт мөргөлдснөөс хойш цагдаа гээд яах вэ? Эндээ тохиролцоо асуудлаа шийдэх үг гэхэд тэр залуу ямар нэгэн зүйл хэлээгүй юм байна. Самбуу тээврийн хэрэгслийн баруун талд нь гараад иртэл тухайн залуус самбууг тээврийн хэрэгсэлд орж байгаад ярилцсан гэд хоёр гарнаас нь хоёр залуу, хоёр хөлнөөс нь хоёр залуу бариад өөрсдийнхөө сууж явсан тээврийн хэрэгсэл рүү хүчээр суулгасан байна. Тэр үед хохирогч 2 удаа намайг авраарай, надад туслаарай гэд ойрлсон. Тэгээд тухайн хүмүүс хохирогчийг тээврийн хэрэгслийн суудлын голоор ар нуруугаар нь дээш харуулж чихэж хөвтүүлээд цааш хөдлөөд явжээ. Самбуугийн хоёр талд хоёр залуу суучихсан. Тэр хоёр залуу гартаа хутга барьчихсан. Настай нэг залуу нь тээврийн хэрэгслээ бариад явж байсан байна. Мөн самбуугийн тээврийн хэрэгслийг тухайн залуусын нэг нь бариад явж байсан. Самбуу тухайн хүмүүсээс яагаад ямар учраас өөрийг нь авч явж байгаа талаар асуухад нэгт бид нар чамаас мөнгө авна. Хоёрт чамтай ярьж тохирох яриа байна гэж хэлсэн аж. Самбуугийн гар хөлийг цагаан өнгийн дээсээр уяад дээрээс нь скотчоор уучгаад самбуугийн карманд байсан бэлэн мөнгийг авсан. Самбуу тэр үед хэдэн төгрөг байсныг нь мэдээгүй. Гэтэл тэр хэд тоолоод 630 мянган төгрөг байна гэж хоорондоо ярилцаж байжээ. Аймгийн суманд орж ирээд хоёр давхар цагаан өнгийн цайны газрын гаданд ирээд тэдгээр хүмүүс нь хоол цай хийлгэж идсэн байна. Тэгээд сумаас гарахаас өмнө шатхуун түгээх газраас А80 бензинээс 50 литр шатхуун аваад хөдлөөд явсан. Замын постод төхөж ирээд жижиг тээврийн хэрэгсэл нь улсын дугаараа хийхэд тухайн дугаарыг хохирогч харж эмтсэн бөгөөд аймгийн төв ороод хоёр давхар шавар цайвар өнгийн байшинтай хашааны хаалгыг дорж бууж онгойлгож ороод самбууг авч явсан 4 залуу тээврийн хэрэгслийн ард талд зогсож байгаад хоорондоо юм ярилцаад байжээ. Самбууг тээврийн хэрэгслээс буулгаад тухайн байшингийн хоёр давхарт дагуулж гаргасан. Хаан банкны алтан карт, бас нэг жирийн ногоон өнгийн карт, хас банкны шар карт аваад тухайн хохирогчоос кодо хэл. Худлаа хэлсэн бол чамайг ална шүү гэхэд хохирогч кодо үнэн зөвгөр хэлсэн байна. Тэгээд нэг залуу нь самбууг манаж хоцроод нөгөө 3 залуу нь гараад явчихсан. Хохирогчийг одоо таныг аймагт хүргэж өгнө гэд дагуулж гараад самбууг өөрийнх нь тээврийн хэрэгсэл суулгаад өөрсдийнхөө унаж явсан тээврийн хэрэгслийг тухайн хашаанд үлдээгээд явсан байна. Тэрхээд аймагаас гараад Улаанбаатар явдаг зам дагаад яваад байхаар нь хохирогч яагаад аймаг руу явахгүй Улаанбаатар руу явж байгаа юм бэ гэж асуухад чи дуугүй яв чадахгүй бол алан шүү гэх үед нь хохирогч дахиж дуураагүй.
Самбуу болон тухайн хэрэг үйлдсэн этгээдүүд цааш явсаар байгаад шүн болчихсон байхад нэгэн аймгийн сум руу ороход цагдаагийн постн дээр ирэхэд зам хөндлөн том чиргүүл тавьчихсан нэг цагдаагийн албан хаагч хэрэгтнүүдийг зогсоогоод жолооч талаар очиод жолоочоос бичиг баримтаа шалгуулахыг шаардсан бөгөөд тухайн үед тээврийн хэрэгслийн бүх хаалгыг чожилчихсан байжээ. Цагдаагийн албан хаагч тээврийн хэрэгсэл сууж явж байгаа бүх хүмүүс бууж ирээд бичиг баримтаа шалгуулахыг шаардсан. Тэгээд самбууг авч явсан залуучууд бүгд буусны ард самбуу буусан. Самбууг тээврийн хэрэгслээсээ буухаасаа өмнө доржин самбуу тандаж цагдаагийн албан хаагч хаашаа явж байгаа талаар асуух юм бол ах дүүнэрийнхээ хамт аймгийн сум руу орж бариачид бариулах гээд явж байна гэж хэлээрэй гэж захижээ. Самбууд оршид тэрнийхэн дагуунд хэлнэ гэдгийг амласан. Азар цагдаа нар таарч энэхүү хэрэг ил болсон. Самбуугийн биеийн зүүн талын гуйд 2 удаа, баруун талын гуйд 1 удаа хутганы үзүүрээр хатгсан. Зүүн талын хацралуу 1 удаа, баруун талын чихний ар хэсэгт 2 удаа гараараа цогсон. Тэр хэсэг газрууд нь маш их өвчтэй байна хэмээн самбуу мэдүүлэхдээ мэдүүлсэн. Мөн замд явж байхдаа самбуугийн цээж хэсэг рүү нь хутганы ар талаараа нэлээд олон удаа цогсон. Тэр цогсон цохилт нь ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Самбуугийн зүүн гарын талын бугууны хэсгийн судасны ойролцоо 3 удаа хутгаар зүссэн. Нэг л амьдрах хорвоо. Тийм болохоор танаа эхнэр хүүхэд ач зээ нарыг чинь бүгдингийн ална гэж хохирогчийг айлгаж сүрдүүлсэн ба бүгд худагтай байсан. Хохирогчийг замдаа алаад тээврийн хэрэгсэлтэд шатаачхна. Бид нэг л амьдрах юм чин гэж хэрэгтнүүд хохирогчд маш олон удаа хэлж байсан бөгөөд шатаачсан хойно хэн олж мэдэх юм бэ гэж хэлж яасан байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн гэрч нэг өдрийн нэг ижил тээврийн хэрэгслийг нэг ижил хүмүүсийг харсан талаараа тус тусдаа ярьсан байдаг. Гэрчүүдийн яриаг гэтгээд харахаар тухайн өдөр самбуугай болон түүнтэй холбоотой хүмүүс хаагур хинтээ ямар машинаар явж байсан нь нэлээдгүй тодорхой болдог. Хохирогч самбууг алга болсон хэрхэн яаж мэдсэн бэ гэхээр хохирогчийн хүү аавыгаа ажилдаа ирэхгүй болохоор нь хайж сургалсаар асуудалд орсон ойлгосон бөгөөд хохирогчийн хүү мэдүүлэхдээ 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө босоод аав ажил дээр ирэхгүй удаа дахаар нь би 09 цаг өнгөрөгөөд буудал дээр очиод тээврийн хэрэгсэл нь байна уу гэж харахад тээврийн хэрэгсэл нь байхгүй байхаар нь буудлын хүнээс орж лавлаж асуухад өглөө 7 цаг 30 минутанд босоод цайнд орчоод 8 цагийн үед ганцаараа гараад явсан гэж надад хэлсэн. Тэгээд би хамт ажилдаг цогоогийн хамтаар аймагт үйл ажиллагаа явуулдаг ресторан буудлуудаар хайхад байхгүй байхаар нь буудлын камер, төв 4 замын камер, бусад камерыг шүүж үзэхэд ланд 150 буюу аавын тээврийн хэрэгсэл сумын чиглэлд явж байсан болохоор араас нь бит хоёр явсан. Аймгийн нутаг дэвсгэр сум орхоос наан ланд 100 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож ланд 105 маркийн тээврийн хэрэгсэлтэй зөрсөн талаар асуухад бид нартай аймгийн баазын нааталд 3-аас 4 цагийн өмнө зөрсөн. Тээврийн хэрэгслийг жаах хүүхдүүд барьчихсан явж байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр шууд аймгийн сумын асфальтын зам дээр очиж зогсоод Улаанбаатар хот руу явж магадгүйгээд хоорондоо ярилцаад зогсож байтал бид хоёрын хажуугаар аавын машин 140-150 км/цагийн хурдтай өнгөрөөд явчихаар нь бид хоёр аймгийн цагдаагийн газар руу мэдээлэл өгөөд араас нь хөөгд явсан. Араас нь явж байхад эхний удаа аваараа татаад эргэж хараад зогсохоор нь бид хоёр замын эсрэг тал руу хараад гэрлээ унтраагаад зогссон. Тэгээд удалгүй 3-4 минут болоод цааш эргээд явчихаар нь араас нь мөн адил дагаад явсан. Аймгийн нутаг дэвсгэр сумын наад талд дахид зогсоод бид хоёрыг хүлээхээр нь бид хоёр мөн адил зогсоод хүлээж байтал цааш хөдлөөд явсан. Дагаад цааш нилээд явсан боловч бид хоёр гүйцэлгүй ард нь хосорсон. Аймгийн цагдаагийн газраас аймгийн сум дээр баригдсан гэдэг мэдээлэл аваад яваад очиод цагдаагийн албан хаагч нар бариад авчихсан байсан хэмээн мэдүүлсэн. Хэрэв хүүн аавыгаа хайгаагүй байсан бол цаашид юу болж өрнөж болох байсан ботхоос үнэхээр хэцүү санагдаж байна. Одоо харин бүгдээрээ шүүгдэгч доржтой хамаатай гэрчийн мэдүүлгүүдээс сонсъё. Гэрч хорлоогийн мэдүүлгээс 2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цаг өнгөрч яхад манай эгчийн хүү доржин манад цайвар өнгийн суудлын машинтай хажуудаа 18-аас 25 орчим насны 3 хүүхдийн хамт манай аймагт ирсэн юм. Тэгээд би доржид тэр шөнө манай хашаанд байх байшинд хамт ирсэн залуучуудын хамт хонсон. Хаанаас ямар ажилдаа ирсэн талаараа надад ямар нэгэн зүйл хэлээгүй юм. Оройн гэртээ ирэхэд доржин сум руу явлаа гэж манай хүү батаад хэлчихэд хамт ирсэн хүмүүсийн хамтаар явсан байсан юм. Тэгээд доржин тэр өдрөөс хойш манад ирэхгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манад
Хажуудаа явсан хүмүүсийн хамт мөн хажуудаа хар өнгийн жип машинтай ирээд өөрийн унаж байсан суудлын машинаа манай хашаанд орхиж хоод нөгөө хүмүүстэйгээ хамт хар өнгийн жип машинд суугаад яваад өгсөн байсан хэмээн мэдүүлсэн байна. Гэрч Батагийн мэдүүлгээс Гэрч Бата энэ хэргийн талаар мэдүүлэхдээ би 2019 оны 10 дугаар сарын 17-ны орой манай гэрт манай нагц эгчийн хүү дорж ах хажуудаа 18-аас 25 орчим насны 3 залуучуудын хамт саарал өнгийн цайвар өнгийн суудлын машинтай хурж ирсэн юм. Дорж ах манай хашаанд байх 2 давхар байшинд хамт ирсэн 3 залуучууд болон манай дүү сэргэлэн нарын хамт хонсон бөгөөд ээж бит хоёр гэртээ хонсон юм. Сэргэлэн бит хоёр доод талын айлынхаа хашаанд авч ирсэн хүнсний ногоог тэдний зойрлоо зөөж байхад Дорж ах хажуудаа явсан 2 залуучуудын хамтаар уг ногоог зөөлцөөд зойрлоо оруулж дуусчаад өдөр 14 цагийн үед Дорж ах надад сум явж хүнтэй уулзах ажилтай байна. Өнөө оройд ирэхгүй гэж хэлээд манай 2 давхар байшингийн дэлгүүрийг надад өгчхөөд Улаанбаатар хотоос хамт ирсэн гих 3 залуучуудыг аваад дөрвөлээ ирсэн суудлын машинаараа яваад 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дорж ахыг дуутгаар нь гэртээ хартал Дорж ах өөртөө унаж явсан суудлын автомашин болон хар өнгийн жип маркийн машин зэрэг 2 машинтай манай хашаанд ирээд 2 машиныг манай хашаа руу оруулчихсан. Дорж ах ганцаараа машинаас буучихсан. Хашаан дотор байхаар нь би байшингийн дэлгүүрийг өгчхөөд гэрлүүгээ орсон юм. Дорж ах хотоос хамт ирсэн залуучуудын хамтаар машиндаа ачаа бараа энцлээд 1-2 сая орчим болоод аймгаас хамт ирсэн хар өнгийн жип машиндаа ирсэн хүмүүсийн хамтаар суугаад явсан. Машиныхаа дэлгүүрийг над дүлдээгээд ах нь 2-3 хоногоос машинаа ирээд авнаа гэж хэлжгээд явсан хэмээн мэдүүлсэн. Аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээч эмч 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 703 дугаартай дүгнэлт гаргаж самбуугийн биед дараах гэмтлүүдийг тогтоосон байна. Баруун чамархаа хэсэгт цулгаралт, зөөлөн эдийн эсрэл, зүүн хацар хэсэгт цулгаралт болон цус хуралт, баруун болон зүүн гуйны гадна дотн хэсэгт цулгаралт, зүүн хөлний шилбэний урд доод хэсэгт цулгаралт, баруун хөлний шилбэний урд дээд хэсэгт цулгаралт болон цээж нурууны зөөлөн эдийн эсрэл зүүн гарын бугуун урд хэсэгт зулралт тогтоосон. Шинжээчийн тайлбарласнаар эдгээр гэмтлүүд нь хэрэг гарсан үед үүссэн байж боловч шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-6 заснаар гэмтлийн зэрэг хамаарахгүй хэмээн тодорхойлсон. Шүүх хэрэг цугларсан бүх нотлох баримтыг сайтар шинжилж үзсэн. Хохирогчийн мэдүүлэг, бусад бичиг баримтууд шүүгдэгч нарын үйлдэлийг нотолж байгаа гэж үзсэн. Тиймээс эдгээрийн үндэслэл болгож шүүх шийдвэрээ гаргасан. Тухайн шүүхийн шийдвэр дээр шүүгдэгчдийн мэдүүлэг байгаагүй учраас ямар учраас энэхүү хэргийг хийснийг нь ерөнхийдөө олж чадаагүй. Прокуророос шүүгдэгч болох Дорж Тэлмүү гэдрээ төгсөө нарын үйлдэлийг бүлэглэн хүн хулгайлах, хууль бус зорилгоор хүүхдийг татан оролцуулах, дээрэмдэх гэмт хэрэг гэж яллах дүгнэлт үйлсэн зөв гэж үзсэн. Шүүгдэгч нар самбууг хутга тулгаж, хүч хэрэглэн машин суулгаж авч явсан. Энэ нь хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Гэхдээ тухайн үед хохирогчийг алах гэж оролцсон эсэх нь яг таг нотлогдоогүй. Төгсөө шүүгдэгч нь тухайн үед 17 настай өсвөр насны хүүхэд байсан. Дорж түүнийг хурж гэмт хэрэгт татан оролцуулсан гэдэг нь тогтоогдсон. Хохирогчийн машиныг зөвшөөрлөгөө авч явсан нь дээрэмдэх гэмт хэрэг биш. Хулгайлсан үйлдэлийг нуух, зүхтах зорилгоор ашигласан үйлдэл гэж үзсэн. Хохирогчийн биедээсэн бэлэн 630 мянган төгрөгийг аван мөн картнаас нь 2 саяар 3 саяар нийтдээ 5 сая 630 мянган төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч нар учруулсан хохирлыг бүрэн тулсан. Шүүгдэгч нарын оногдуулсан ялыг өршөөл үзүүлэх хуулиар хөнгөлсөн. Шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Доржид бүлэглэж хүн хулгайлах, хүүхдийг гэмт хэрэг татан оруулахад 2 жил мөн бүлэглэж хүн хулгайлах дээрэмдэх гэдгээр 4 жилийн хорих ялаар шийдгээд нийтдээ 6 жилийн хорих ялыг оноосон байсан боловч өршөөлөөр 2 жилийн ял нь хасагдаж 4 жилийн хорих ялыг авсан байна. Шүүгдэгч Тэлмүүн нь бүлэглэж хүн хулгайлах, дээрэмдэхэд 3 жил, хүүхдийг гэмт хэрэг татаа оруулсан гэдгээр мөн л 1 жил авсан. Өршөөлөөр 1 жилийн ял хасагдсан учраас шүүгдэгч Тэлмүүн нь 3 жилийн хорих ялыг авсан. Харин шүүгдэгч шийдрэн Тэлмүүний адил бүлэглэж хүн хулгайлах, дээрэмдэх гээд яг ижилхэн ял буюу 3 жилийн хорих ялыг авсан. Харин шүүгдэгч Төгсөөнд тухайн үед өсвөр насны хүүхэд байсан болохоор ял нь багассан. Эхлээд бүлэглэж хүн хулгайлах, дээрэмдэх зэрэгт нь яг ижилхэн 3 жилийн хорих ялыг өгсөн боловч өршөөлөөр 2 жил нь хасагдаад эцэст нь 6 сарын хорих ялыг авсан. Өнөөдрийн хэрэг үнэхээр хүний санаанд багтамгүй хэрэг байлаа. Амар хэлбэр аргаар хиндэж баригдахгүй мөнгө олно гэж хизээж хаанч байхгүй. Монголчуудын хэлдгээр буруу замаар будаа тэвэл буцахтаа шороо тэн гэдэг үг
Энэ хэрэг дээр үнэхээр яг таарч байна. Амар хэлбэр аргаар олсон мөнгнөөс илүү хөдөлмөрлөж шударгаар олсон мөнгө л хамгийн сайхан байдаг гэдгийг залуустай хэлмээр байна. Хэн нэгний ятгалгад автаж нэг алдаатай шийдвэр гаргаад амьдралаа битгий боллоорой хэмээн чин сэтгэлээсээ хүсье. Өнөөдрийн дугаар энд хүрээд дуусаж байна. Дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.